Одоо хүргэлтээр юм авахад хамгийн хэцүү нь юм зөө. Орчлон орвогийн бүх хүргэлтүүд цугларч байгаад яг намайг тэр бичсэн хаягнаасаа гарвуу буюул бүгд ирдэг. Бараг бүр амар сонио. Бүр тэр нь ингээд үнэхээр юм одоо цаад газар маань надад бэлэг явуулаа тэр бэлэг чи айгуу гоё юм аз жаргалтай ирэх ёстой шүү дээ. Гэтэл тэрнээсээ илүү баг стресс төвөг болоод байдаг гэх юм уу. Яа тэгэхээр би гэртээ байхгүй үед гэрээ хаягн дээр хүргэлт ирчдэг. Тэгээд энийг хаана үлдээх вэ? Доотлох чинь дэлгүүрт тавьчих уу гэх мэтчлэн тэр бол айгүй хэцүү байдаг те. За нэг бол юу гэдэг ажилтны за гэрт ингээд эзгүй агуур ирээд идэм чи ингээ ажлынхаа хаяг өгөнгөт яг айгүй чухал хурал уулзалттай нэг бол ажил дээрээс гадуур уулзалттай гараа авчаана ажлын чинь тэдэнд давхарт ирчлээ гингууд би авч чадахгүй учраас үлдээх бас хүн амтан байхгүй учраас ажлынхаа хин нэг рүү ингээл гуйдаг мессеж өгдөг тийм үүдэнд хүргэлтэрсэн мань очиод аваад өөр төрөө байлгаж байгаа ч гэл муудахаар одоо юм байх юм бэл зүртэй ажлын галтгооны хөргөч рүү ижиж мичиж штэ гих мэтчлэн асуудлууд айгүй хүүсдэг тэгээд заавал нөгөө хаяг зааж өгөхөөс л ер нь л эхэлдэг гэх юм уу стресс. Яг энэ нь хаана юм бэ гэж нэг тэр хүнтэй уцаар ярих хэрэгтэй болдог, гарах хэрэгтэй болдог гэх мэтчлээ. Би өмнө нь PP box-ыг 2 удаа ашиглаж байсан. Тэр нь нэг нь юу байсан бэ гэхээр миний нөгөө нэг хүргэлтээр авах гад гадаадаас цагцсан байсан юм эренгуутлаа яг тэр ирэх хугацаанд би наадмын олон хоногийн амралтаар хөдөө явж таарад тэгээ бүр хинд ч үлдээх ямар ч боломж байхгүй тэр үеэр хотод таньдаг дотны хүн байхгүй тэгээд анх удаа PP box-ыг ашиглаж үзчихсэн тэгээд бүр яг жинхнээсээ соёлын шок ингээ код мод хийгээд ингээд гэсэн чинь пүк онгоогоо дотор нь миний юм эсч тэр бол яг magical moment байсан надад айгуу гоё санагдсан нөгөөх нь би бас найзаасаа юм авах болоод тэгээд бит хоёр зөөрөлдөөд тэгээд за PP box-нд үлдээчи гэд тэгээд окей гэл тэгэл маргааш нь чөлөө эзэчлээ ингээл очиод авч байгаа байхгүй. Тэр бол бас айгүй амар санагдсан.